манжичин улсын их хаандын өргөмжлөлөөр хошоо эфүү цол шагнагдсан итгэмжлэлт хүмүүнийг аимшиггүйгээр хутгалан хүүлсэн ар Монголын 4-р хотод жамин ойдов жамцтаа. Уучлалгүй хүнд ял үйлчээ. Учир иймээс ноён хутагт таны хойд дүрийг тодруулахыг цаазаа хоригдж байна. Эхэм хутагт та жанж халахын өмнө бидний мэдсэн хүндэтгэлийн зоогт ам хүч болгоно. Хатуудараас таалахын өмнө бараа болгочтойгоо уулзахыг минь болгоо. Би морныхон чихэн намтрынхаа тухай хэдийн шатшуулыг шившээд малтайгаа ярьж замдээ торуулцаад байгаа гааны тогруу шиг эдэмчиг үвэ. Явган үсг мөргөлчихдээ биз.
залаа. Надад мөргөж байгаа мó? Танд бус. Тэр айлын шинэ эзэнд бараалах гэж яв. Хаан, ямар эзэн? Танай нутагт нэгэн их хүн мэндэлсэн шүү. Жинхэнэ их хүн манай эхнэрээс мэдлэх гэж байна. Энэ мууса монголчууд хизээ бие биенээ таньж хүндэлж байлаа. Наадамж явж байгаа олчин хизээ ингэж үлдээсэн юм бэ? Чи өөрөө өргөсөн дундор гүгээд ах юм? Харваа юм чинь би яасан бишээ? Харваа гэж юу хэлж юм бэ? Өргөс цэцэг хоёрыг хэлдэг юм. Хайрхан. Та хоёр манай угаацыг ууч гидсээ тижих цаг чинь дууссан. Тэр хон төлж өг. Тэгэхгүй бол ганц хүүд чинь гай дайрна гэж мэд. Манай сахиус та хоёрыг өршөөхгүй. Бурхан болооч явсан мөн үлдсэн ганц юм мэн энэ. Бид хоёрт ямар үнчин ишигч байх биш. Би буянда бодор хийж үхсэн хатсан амтны сүнс шунад хорогдсон юм авах дээрэж тулаагүй юм шүү. Та хоёр дахиж гай болохоос өмнө нүднээс залд орсон чин дээр яв. Зааш. Зад улдуут. Сэтэртэй хонийг минь сэвсэнд нь гутгаж ханад садсан бол толж үз.
Бэдэнд хотхороо мал сүрэг уянан ариутгах ажил их бай. Ахайтаа! Ахайтаа! Танаас эсэртэй хонийг ийсэн чаныг бариад ирлээ дээ. Хүмүн хон яах вэ? Гарах юм гардандаа гараад үз. Харин хангаа дэлхий хэлгэнэх юм бол сүйд болно. Миний хүн над амтаа тавиа явуулчих. Тэгвэл та бидний мөр цайд өгөө аваагүй боллоо шүү. Тэглээ. Харамчаа! Гайгүй гадуур өнгөрсөн хайчих нь чи янз тутмаа. Чи бити авч чамайг явуулсан санаа тоглоомн дээрээ хаяа очиж байгаарай. Чи надад хөх халзан мэтрэг авчиж өгөөрэй. Тэр үдэн сугаа хүүгийн толгой дээр бороороогүй байтал хоймор сууга цагаа ястай хүүгийн толгой дээр яахнараа тусдаг байна. Үүдэн гараад бороор хин цаг үүдэн гимээр хоймор юуны ялгаа байна вэ? Үйл нь байгаа түхийн цаг хөгшин гимээр залуу юуны ялгаа байна вэ? Зүгээр. Юу бэлэн цэцэн үгтэй дарихгүй. Тэнэг бүхэн үүдэн сууж ухаантаа болгон хоймор суудаггүй хорвоо шүү дээ. Хөөста. Том хүнтэй өксөргөөс хэлэх нь юу? Яасан задарсан бандив? Гар! Миний хөө хайчих нь. Та хүний маар унж ирчээд хоймор битгий ханхал. Хүмүн миний хөө ингэж болдоггүй юм. Миний хөө энэ чинь ноён хутгтын уурстай ажина. Миний хүүд хүндэтэн. Анчин ламтаа би мороо авлаа шүү. Эзэн юмаа мэдэж иргэн нусаа гашдаг юм аа.
Ачаа. Миний хүү. Бодогт минь та балчир байна. Бурхны шав миний үгэнд ор. Та удахгүй номын хүчээр ижийтэйгээ уулзах болно. Үгүй дагуу тайж. Миний аж хүү ададгатай явсан. Ачаа! Миний аж хүү ададгатай явсан. Би чиний усыг дөхүүлж өгөх юм уу гэж бодоод хөөдөрлөө. Дөнгөж соёлынд байж үсэмсэн. Арай гэрээ санаад оргоцсон юм шиг байгаа. Ачи юм. Томоогүй амтныг сайн харж байхгүй. Яасан ус байдаг байна. Эндэггүй вандэр дагуулад нэг тийшээ явснаас айлхгүй. Хүний нүднээс алдаа очиад шоглох үед. Чи ямар гоё устай юм бэ? Яг л бурхны жанчиг бүгд таргаа тарга. Би бурхан чи аргагүй шүү дээ. Хизээм ярьдаг явдаг бурхан байсан дээ. Чамд бурхан гэж дуулсан уу? Үгүй чи тэр амьд бурхан юм уу? Мөн ч гэж магадгүй. Ачаа чи хоёр чи хатсан юм бэ? 10 дахь цэцэд Мороккоор явсан. Хотогт өнөөдөр идгүй хөдөөлсөн. Чи гар нүрээ угаад зэрүүлээч. Хүнийг чи харамсаар шүршин гинэ. Одогтхон гэдэг шин ингэж эгэл доодтой нийлж айлгсэж гадуур тэнж явдаг ёс хаа байна. Чи дуураач. Би чамаа гадуур бити явдаг хэлснүүгүй юу? Эдүнатха. Сөнөг толгой би уурын мөнхөр хэтэрхий танд чирүүн гар хурч ариун биетэн юм ууж. Эвийн гэжтэй. Би таныг тутснараа өөрөө тутснаас тодондор нүлүүлтэй шүү дээ.
таны тэргүүнд 108 галжийн гавлын ясаар бүтээсэн эрдэнийн эрхийг 18 залхаар бид ирлээ. Будагтман та мэлмигийн түр хаан уу? Их хотогт танд олон түмэн шавнар чинь мандал өргөй болгоон сойрхно. Би анх таныг будагтын ширээн залхтаа ихтэй чинь уулзуулна гэж ам өгсөн.
эхийн чиндэрний чулуу тэр дээ. Энэ ертөнцид эхийн газар ганц. Тэр хүнээс үлдсэн юмыг хөндөж хөдөлгөөд юу хийх вэ хүм?
хамгийн сүүл миний зохиолдог гэсэн таваагүй няшгүйд самуугт гайхал хоёрыг тоглоод. Өнөөдөр янжин дулам ирээгүй байгаа. Тэр хайцсан. Би сайн мэдэхгүй байна. Тэгвэл чи өөрөө нь тоглож маргааш мөргөчдөд үзүүл. Би үгийн чэйжлэг байгаа. Ямар ч байсан гэж ба та. Өөрөө нь тоглож та. Нүгэл орчлонгийн тоосноос тасарсан намын мэрэгэн гүйш хавийн догшин хоён хутагт танаа Бурхны зараалаар их эзэн хааны энэхүү хүндтэй бэлгийг өргөн барь. Өршөөж. Өршөөж. Өршөө. Өршөөж. Өршөөж. Эгийг фотогт минь өршөөж хайр. Хүрээнээс танд мөргөхөөр явж байсан нэг сүсэгтэн энүүхэн гүвэний цаана бурхан болчихлоо. Би энэ улсуудыг газарчиж ирлээ. Хотогт минь буйны мөрхөөж яваад насан гэж болсон нөхрөө минь сүнсийг захиусан дандаа атаж хайрлаач. Тэр хүний цус хано сүнс ногшоогүй байх юм. Дөнгө саяхан төрөл арилсан болохоор би энэ хөрч амжаагүй биз. Нөт үнэнч чи худалч гэж үг. Өөрийн биеэр явж үзэхээс энэ бүрлээ чин шарлыг төрөлгөр харуул. Энэ хүүхэд зүтгэр болж. Хариу түргийн шатаач үнс чандрын салхид хийсэн зүга. Утагтана үннийг өчи. Мөнхгүйгээр мөнхний ятгалгаанд автаж таны эрдэм чадлыг чинь сорж басамжлан судлан хүч нүгэл үлдэв. Мотогос бодролж амьдараа хүсэн нүгэлтэнг солигт гарга. Өршөө намаа өршөөд. Мөнхний үгэнд орж таныг сонжиж нүгэл үлдэв. Өршөө намааг өршөө. Тамнаа.
болоход Хятад, Тангад, Монгол бүрэн улсын яг ямар хэлбэртэй вэ? Хятад хүн дуу задгуусны язгууртай тул ногоо идэштэй, өрн ихтэй, ичгүүрүүд мэдэх олон бодлоготой, хомголдох хонжих шинжтэй. Тангад хүн аргашаа язгуур тул өрөл идэштэй, тачаангуй ихтэй, самбаа хурдан бодлын гол атаа санаатай. Монгол хүн мангас язгууртай тул махан идэштэй, омог ихтэй, үгэнд дуртай, оюун бодод батгүй, хэрсэлтэн дайсахыг хичээдэг. Монгол хүн сэтгэл батгүй бол аашилх нь ямар янзтай вэ? Аттай эдэд одонх нь омгоо шатах цагт үүд мэт аван, даруй шантрах цагт хив мэт дөөдрөн, хяналтгүй нь туман могой мэт аргадвал тэр даруй ялхас мэт баярлан. Хүндэтлийг үд мэдэх нь сармагчин мэт, явдал задгаатай нь батхан мэт, аашидах нь одон зантай альбан мэт, тэрэмжгүй нь хав мэт. Амьд хон мэт, ур хавгүй нь тэмээ мэт. Тэнийг нь гахай мэт, энэ насны амзууд төөрг нь баасны хорхой мэт. Дарихта дарих хүхэр мэт, дэраа мэдхгүй хаан шиг загнаж, жаргахта учиргүй баярлна. Долгохдоо ухаангүй хөрж, өтөд хийг мэдэхгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдоод, үххийг мэдэхгүй яваад, ягуутгэх цагтаа бадрах, хурд дуртай цон, худгайд дуртай одон. Та нар ингэж сургуульд бас. Ойнондаг бузар хийлээ гэсэн үг. Ойлгож байна уу? Масуута! Янжин дудмаа. Чи хүн болсных ганц удаа согтож үзсэн. ертөнцийн зовлон мартагнуулдаг ид шидтэй ундаавал арх. Эчиг юм мотор чиний гар шиг ийм хөнгөн зөөлөн байсан болов уу гэж бодогдох юм. Би чамаас ганцхан юм уу? Мөн чинь ялах хүүхэж өгөхөж үзье. Хүүхэнцүү орчвол яах юм? Чи согт маш. Хэдийгээр хутагтаа бид хоёр нэг дом дээр өссөн ч хяналтын заяагүй зовлонгийн отод төрсөн амьтад байж. Хоровод мөнхийн ус гэж үгүйч. Би чамайг мөнхчүүлэх гэж энэ ертөнцид ичл нүггүй том бурхан бүтээлэгч баг. Тэр бурхан бол чиний хөрөг. Би таныг харахаараа усгүй арх ус юм шиг согтчдаг юм чинь
дарсаар яах юм бэ? Манжийн алтан пайдтай илч танд бараалгахаар явжээ. Зарилгын эч миний бие. Говийн ноён хотод таны төмөн амгалан хичээнгүүдэн ирж манжчин улсын их хуандын бэлэг өргөмжилийг хөргөн ирсэн учраас ариун мутартан доктор сойрхон. Танай газар олон бүгд амар жимрэж төрж цаг төр амгалан тайван байгаа биз. Төр шашин амгал. Харин хар хятадын хараалаар тусавдаг хэлэгнэн урамс тэнгэр хураан татаж тарай ногоогох байлаа. Энэ хатуу хэсгээдийн төмөн зовлон хотохта бидэнтэй хуваалж урбан баяны хөндийг манчин улсад удаан жилээр түрээсэн өгөхийг хичээнгүйдэн гуй. Ихмэх хүн амьтны амь төвчж төмөн олны амар амгалан сахиулахын төлөө залбирт суудаг. Язгуур ухсаа эрх дарах хомс өргөмжлөгдсөн удагт. Иймд их газрыг эцэг тэнгэр мэддэг эртний тэрх хуулийг яахан зүрхлэн зөрчиж чадсан билээ. Их газрыг эцэг тэнгэр мэднэ гэсэн таны өгний учрыг үл тайлж бис ухаар. Та бүхэн тэнгэрийн хутагт догшодод бараалхаж газар авах санаагаа мэдүүлвээс зорж ирсэн хэрэг чинь таадгүй бүтэв. Тэнгэрийн хутагтын өргөө хаана байдгийг та бидэнд зааж өгч болгоно уу? Би танаа эзэн хааны хүнд бэлгийг авсан учраас та бүхэнд хүчин зүтгэж та нарт зуучлахад бэлэн байна. Иймд газрын хутагт миний бие тэнгэрийн хувилгаантай уулзах замыг маргааш өөрийн биеэр газар чилж өгөх болно. Тэрийн хувилгаантай уулзаад бид бүхний зорж ирсэн хэрэг бүрдэх болов уу? Бурхны ивэлээр номын мэрэгэн хутагт
бичгийн их хүн таны нөмөр түшигт багтах ховорхон завшаан дор хүмүүн надад тахиулсанд би баярлаад баршгүй. Удах таны шүлэг дуулыг шүтэн биширдэг өчөөхөн хүн миний тээжний бүрхийг ад биш гэгээ номын гэрэл сойрхон гэвэл болтугай. Архим гээчд минь болгоо. Газаргуухаар Тэнгэрийн орноодоход агил хүмүүн өрн арилжиж байж очдог жамтай. Эмэд би та гурвын толгойг тавчиж биеийг нар жархаас өмнө амжиж ариу түргэн хайлуулан чандардана. Огшин ноён хотгосон өчүүхэн болон амиг өшөө. Газаргуусан үгээр бид бутаад явлаа. Тэсин дараалал яваа биднийг инхүү хатуу бидний гисгэн тэрлүүлээ штэ. Төрийн алтан жолоог асгалсан ноёд түшин. Улсын чухал албыг залгуулахын тулд толгоогоо чүлх хайрладаг байж. Та гурван баяны хөндийг авахар санд татгалзаж ийм хожоотой 8 дээр их том алдаа гаргалаа да. Өнөөдөр харин нутаг толгоогоо ахуулснаас маргааш эзэн хаанда цаазаар ахуулахаа бодлоо. Толгоогүй би хичнээн газар нутаг байсан. Юуны хэрэг байх вүлээ? Үхлээ сайх байсан бол та гурав. Үгэн сайн бодож хэлэхгүй яасан юм. Орон баяны хөндий гэж харих холоос ирсэн. Та нарт битгий хэл. Хайрыг чулуугаар нь тоглож өссөн. Бидэн дүүдээ нэгээгүй. Гал батам болсон. Газрын тосны хор дөргөө. Тэнгэр хангааж гисэн урт сайхан намар айсв. Намарч яах вэ? Болдгоор ол болж байна. Улааны шашныхан биднийг өмнө зүгээс аажуухан идэж эхэллээ дээ. Жанжаагийн гентний гарын хүн говийн ноён худах дарвжаа. Танд бараалахаар хүрээний хөлд туулын шугуйд ирж буусан сурагтаа. Арвжаа хутагта цаашаа харсан буруу санаатай хүн биш ээ. Хэлжил хамтан та бид хоёрын
лагшин жилээхэж жан чалахын өмнөхөн говийн ноён хутагт иржээ. Хэн хэний маань хөлдөр нь болгосон болов. Та тэр хүнээс юундаа тэгтлээ болгоомж байна уу? Арвчаа эрдэм номтой эгэлгүй хутагт гэдэг нь маргашгүй нэ. Тэр жил хүрээнд бараалхаж та бидний вишийг илаашруулах засал хийснээс хойш ар халахад төдийгүй өвөрлөгч 49 хушуунд нэр алдар нөсөж тэрүүний Монголд үүсгэсэн улааны шашин маний толгой дээр цагуур хагалах цаг хаяанд ирсэн юм шүү. А тийм үү? Донхын сургаалт хашаа улааны садар номлол газар авбал сүсгтэн олны бишир болон гартаж бурхан чөтгөр хоёр нэгэн сүмийн жавданд зэрэгцэн суух төвөн цаг ирнэ буузаа. Арвчаа энэ удаад ч гэсэн танд мөргөх гэж ирээ. Хүрээний олон сүсгтэг өөртөө дагуулах гэж ирсэн. Арвчаа туулын харшиг үед мөргөлчин олон дайдис хүртээж гүрэм ном айлдахын сацуу арих сүгнэж найрлан самуурч их хүрээнийхнийг уруу татах болсоор хэд хонлоо. Удахгүй тэр танд хэл өгнө ба. Тэрүүнээс нь урдж хүрээнд орж ирэхийг хориглуул яасан юм бэ? Цоглоо мөмөлхөн болсон дээргүй юу? Хорооны эрдэм нүдний дэцээр биш. Ховлгаан хүний эцсээр онно гэдэг чинь цээртэйс биш үү? Хотогтыг тэгж хатуу хэлж болдгүй маа. Хэд суугаан айдаг юм чи. Агш ихсээ мэдэхгүй задарсан тай. Тэрэд мэрэгт дайсаж авсан энэ газар хэцүү тулааныг үзэхээр нэг болсон туулын хар түнэд өрсөн цаг боловч алдаж харах юм бол зурсан зурганд хар шившүү шавнар мань. Ачгүй. Арас гэгэнтний биш. Гэгэнтэл дарсыг согтоож номхруулаад байх шиг санагдаад байгаа юм ба. Дарс таалхад ухаан балдаг гэдгүйсэн билүү? Гэтэл энэ хотогтын үгсүм хоёр уламал тэцсэн бол гараад байгаа юм аа. Жохон. Номын хүч чадал ягсаж өгөөс хэлээр альва юмс чинь хүний санснаар л биелдэг гэдэг ярин ортой өгдөг шүү. Тэр үнэн байх шүү. Хуруунууд хоёртой ганцхан бие биш юм. За шавнар минь. Намайг согтож үгүй юу гэдгийг шалгаж үзэх гэж үлдээсэн байц. Хараачгүй.
Аран дээд ачир дарийн хуйлгаан наран гэрэл түмэн нас огддсан хааны заржийг хар толгойтой хүмүүн бүхэн балгаагаа авч сонсогтон. Өөрийн өчүүхэн өргөмжлөлд ашуурч эхэс дээдсээс заржийг сонсолгүйгээр богдын хүрээн түрэмгийлэн орж төстөн олны санаа сэтгэлийг сандааж архитан самуурсан гой мэргэн бангийн хошууны хутагт хэмээгдэгч Арвжаа таныг хүрээний горой гоцгоноос гарч хан уулын газар шороог түргэн амраан нүгийг тушааж эллүндэн буулгадаа. Түр шашны голомтыг байдагтай хөлөөрөө шиглэх нялх хүүхэд адил дураар авирсхий чиний цагаас хойш чамтлан хориглож хатуу цээрлүүлэн санууллаа шүү. Хан уулын газар шороог би зовоосон уу? Та нар зовоосон уу? Шүү. Гэгийн төмөр харах үнэ. Гэгийн төмөр шавшингаас хайр. Яахааран хүний шээс гуйч тайсуу хэдгээ гантасч даачд гоц та нар. Би ч гэсэн та нартай л адилхан эдж юудаг. Өтгөн шингэн цэвэр бахартай мах тусан төрсөн хүн бай. Болчих. Миний шээс та нартай шаян бол миний энэ эрдсний эрх тагвил та нарт ташуур болог тухайста. Хатарсан Хэнген сүсгтэн олон шээсэн аршан хэмээн сургав. Энэ үнээс хойш найр наадам олонний хөлийн газар очихтон шээсний сав ганцлж явахгүй бол айлын гал голомт бурхан зохиосон бузар тарж мэдх юм байна. Япгай. Арвжаа хутагт. Тийшээ марилта. Хүрээний горонд намайг хөл тавихыг минь хориглосон хэрнээ. Эрхэм хамбатан та. Хүрээд ирэхээр дээшэн гэж үрдэг. Чи яасан? Заслаг хуурам чам тэнгээч. Би чамаас ял асуух гэж ирлээ. Та тогтож айлт. Марил. Хэлэм алалцъя. Хэн таны хүрээнээс хөөгөө? Би чиний юу хийж байгааг чинь битгий ямар хорон атгах санаа агуулж байгааг чинь эрэлгийн толинд харсан дугаа адил мэдж байна.
Би чамайг халуун тулга байтугай. Эрэлгийн илч ороод ирэхэд толгоогоо аваад үлдэх ховлгаан хүн гэж санаа. Арай хатуу тоглочихлоо. Арчами. Би чамайг хүлээнээс хөөж хялаж ажиглаагүй бурхан мэднэ. Та битгий бурханы нэрвэрч худлаа. Богод зонховч шивнэсэн муугч нь миний чихэнд давхар сонсогдсон байвал чи яах вэ? Та намайг хүрээнээс хөөе. Би чамайг хорвоогоос хөөе. Наад чирэл байгаа арьж хүл. Та нар намайг битгий боорлох гэж оролт. Би бурхантай цуг дар сууж. Чөтгөртэй цуг хар толгоогоор мөрийцэн шатарнууж. Хүн алж хүрээ талхаас бусдыг гүйцээж тодорсон тошхон худаг түн шүү бэ. Амяал батар. Чи миний сахиусыг хийдэг нүдэж намайг доромжис доройтуулаад зүгээр өнгөрнө гэж бодвол санааны чинь галзсан. Би чамайг номхотгоно гайгүй. Номгүй дээд улсын хоймрэлж морхо ядус хүнээний босгод ирсэн энэ муу ёрын газар ирээд элэг зүсмэн хавиргаан дэлдэв. Аргаар явъя гэхэд ааш новтдгүй хөрвот. Байсан нөхөр хоёроор сангаж өгөхийн тулд сар би годон зогож явдаг юм. Хэрэггүй шавнар минь амгалан тайван байцгаа. Эрдэмгүй ламайг донёр дагдгийн адил эрх мэдлийг ухаан дагдаг гэж бодсон чинь үгүй юм байна. Хаан Чингисийн адислаж арвнайлсан хатан туулын уснаас ээжилж ав. Ээжилж ав. Ээжилж ав. Гантай нутгийн хаан уулсанд эрж мөргөж газар дэлхийгэн тайтгаруулан аргатан.
Ардын дээдсийн цайдаг түүхийг санахад урагшгүй миний явдал шулан мэт санагдана. Эрхэм дээдсийн явдлаар орохыг хүсэх боловч энэ үзэгдлээс салах сэрэмжгүйд гашуудана. Эдрхэн гонхлогсон ой номчдыг харахад их мөндрийн өмнөх цэцэгс шиг харагдана. Бие биенээ мэхлэн муулахыг харахад бие махвд дайсан болсон шиг санагдана. Эрдэмтэн багшийг амбачлан хэлхийг харахад эхийгэн алсан улаан гарт хүү шиг үзэгдэнэ. Тангараг ариун байхыг хүсэх боловч тангараг эвдэгчтэй эжилсэн ханилсанд гашуудана. Улааны шашин биднийг дорн зүгээс ааж явхан идэж эхэллээ. Та нар сая говийн галзуу арвжааг яах гэж ирсэн гэж бодож байна. Тэр арвжаа аюултай хүчтэй дайсан. Нин уг хэлэхэд 10 Монгол арвжааг шүтдэг хүн олон болжээ. Долноор, Алтай, Ордос хөх нуурын монголчууд ар Монголыг ганцхан арвжаа юм шиг боддог байж магадгүй. Улааны шашин Монгол газар авбал манай сүм хийдүүдийн бойрон дээр эрт орой хизээ боловч халгай ширэлж ургах биз. Учир иймээс тэр гайхал арвжааг бушуухан үгүй хийх хэрэгтэй. Бурхан шашиндаа мөчөөлөх гэж дайсагнсан тэр тестүүдийг цааш нь харуулж тонилгоогүй цагт та нар хүрээн дэргэж ирэх нүүргүй. Сайхан дууг ямархан хүний өр зохиосон болоо. Энэ дууг та Викторийн цааш нь харуулах гэж яваа. Арвжаа хутагт үгтэй дамтай зохиосон юм да. Юу? Арайч үгүй л гоо. Тэмдэрсэн мөн хүнээс ийм сайхан дуу гарна гэж юу? Ядагчи Арвжаагийн зохиосон дуу шүлгийг мэддэггүй хүн юм аа да. Арвжаа хутагт хурмаст тэнгэр үлэмжийн чанар өрхөн хонгор гээд олон сайхан дуу зохиосон доо. Ийм сайхан хүн яахлаар бурхан шашинтаа зэрсэлддэг байна.
Гэхдээ би яаж мэдэх вэ? Энэ олон хотог цуглаадын чинь аль нь ч бурхан, аль нь ч чөтгөр юм билээ. Ёстой бүү мэдтэй. Айдангаан оргицгоо шавнар мань. За хэл. Би өнгөрсөн 110 та хоёрыг зангуутын уурын зэгсэнд орооны муур шиг оцолдож хөвтгий чинь харсан. Хогч нь 10 хэдэн жил архинд нэвтэрсэн өмхий зовлыг чинь тэрч хөвтлээ. Нойтон сормостой амьсан заяасангүй. Чи тэр асман зам руугаа явах нь уу? Миний нүд хөдлөж байсан цагт чи тэгж галзуурахгүй байлгүй. Яасан чи яа? Мөгч. Чи согтуу Арвчаагийн бөхсөнц мөргөн. Чамайг хамрын хийд рүү зөвлөвөл өчггүй ална да. Чу.
Миний дүү бүсгүй олон жил оёг өвчнөд шаналж их зовсон хүн дээ. Хутагт минь та сахиусандаа багтааж дүүг минь би сэтгэлийн зовлонгоос ангижруулан ариусгаж хайрлана уу. Танай дүүгийн би эмгэг алга. Харин хар электний шунал ачаад хар цагаан хил амны бузар шүглэж муу хүний үг ятгалганд ухаан нь хямарчээ. Элдв ороо усгаа атгах хорон санаанаас ангижирч би сэтгэлээ ариусгах чадвал гай барцтаа сансалнаа. Би ямар цасал хийлгэл цогтой бол? Цагаан шүхэрт дахиж дүнчүүр маань унш. Ор хөвч гарч бай. Богдын хүрээнээс ирсэн мөргөлчдийн гიშгийг хүртэж альчаадан тайлъя. За. Аршамбтуа. Би сэтгэл санаагаа тэгширч бие ариусчил арчтал сахиус бурхандаа залбиран эргэл мөргөл хийж энэ хавьда бяцхан байж нь болгосон болов уу? Та нарын сүжиг мэд хэрэг. Цагаан шөхөрт хурахад миний бие тэнд байж уншлагад оролцож болгосон болов уу? Бололгүй яах вэ? За. Энэ үнийг надаас асуух юу? Захил датсан өөргөлөөч буян үйлдэхэд гарчлах юу лээ? За. Хүрээ хамбын явуулсан элчнэр яг дүрээрээ мөн бай. Эрт ороо хизээ боловч хүрээний хамб над руу ийм л хоёр хүнийг ирүүлэх байсан. Яг л ясаран боллоо. Харин энэ удаа тэд яагаад хортой арх хатуутангаа надад өгсөнгүй? Дээшээ морил. Та дээш. Дээш. Дээшээ морил.
Та хоёр хүрээний хамбыг надад явуулсан архийг өдөө өдөл яагаад өгсөнгүй? Үгүй би. Тэр начтыг би анх ирсэн даруйда танд бараалахтаа байсан билээ. Би бас метиг зиман мэддэг хүн шүү. Та намайг битгий баалбасаарай. Үгүй би. Удагт минь та биднийг өршөө соёхоос хамбаа явуулсан тэр юм. Арх биш хоо. Тэгээд эртхэн намайг цааш нь харуулахгүй. Их хамбатны дарилгыг зөрчсөний учир юу сан билээ? Удагт минь өршөө. Бид хоёр таныг хайрлаад өгч чадаагүй юм. Та бол хүрээ хамбаа хийсэн тэр чарбаа биш. Жинхэнэ амьдсан бурхан. Дуу шүлгийн ад биш. Гигэн тэнгэр байсан санд. Хүний явуулсан бэлгийг авах эзэн намид байхад буцааж аваачих цээртэй. Би энэ хорцыг номын хүчээр таринд нь номогдохож, амьтны аминд тустай аршаан болгож хувиргана. Гигэн минь Сэрвэт үгүй болох үнэхэрийн худалч ертөнц. Сонсор байтал дэмий болох сажаатай бархиран ертөнц. Сансар байтал буруу болох самун огт ертөнц. Зөвхөрлөлтгүй шамдуулах чөтгөр хөлч ертөнц. Та хоёр одоо ай хаюулгүй болсон. Би та хоёрыг сахиулсандаа даатгалаа. Харин хүрээний хамбаас болгоомжлж яваарай. Баачтай. Та чинь ийм гинхэн хүүхдэрээ гигэнтэн байсан юм уу? Эрхэм багын насандаа дурсан хадгалуулсан. Инхри янаг янжин тулмын минь эрдний мөнгөн хонх. Гэн өдрийн наран дор шуу шиг чөлөөтэй. Жиргэн дуугарч явг. Их бурхан минь. Миний залбирлыг хичээнгүйгээр сонс. Тансрын хүрдний тоолол ертөнц ав хань жамаа. Цөвн цагийн хутагт миний насны тоо үйдэжээ. Өдийн наран дугаа адил охинхон наснаа биевэр их болсон 6 зүйлийн хамаг амтны тусын тулд өөрийн өчүүхэн биеийг үл чамлан цөмбөс судрал сүмбэн номын ордон хийд бүтээж үнэнчээр зүтгэлээ.